Амьтан шиг харагддаг 15 ургамал. Өмнөх бичлэгээр навч болон мөчир шиг харагддаг 10 амьтны тухай ярьсан. Харин өнөөдөр та бүхэндээ амьтан шиг харагддаг 15 ургамлын талаар ярихаар шийдлээ. Ингээд бяцхан тайлбар хэлээд үндсэн сэдвтэ орцгоё. Энэ дэлхий дээр гайхалтай үзэсгэлэнтэй олон төрлийн ургамал цэцэгс байдаг. Эдгээр ургамлыг бид эзэмшил газартай хашаа хийх, гэр орондоо тарьж ургуулах, эсвэл хайртай дотны хүндээ биелүүлэх зэргээр маш олон янзаар ашигладаг. Гэхдээ та амьтантай төстэй ургамал байдлыг анзаарч байсан уу? Жишээлбэл 90-70 бяцхан шуутай, тун төстэй нэг ургамал байдаг. Энэ бол ногоон шувуу цэцэг юм. Энэ төрлийн цэцэг нисч байгаа 90-70 бяцхан шуутай маш адилхан харагддаг учраас түүнийг ногоон шувуу гэж нэрлэсэн. Энэ мэтчлэн амьтантай адилхан харагддаг маш олон төрлийн ургамал байдаг. Үнэхээр гайхалтай байгаа биз? Тэгвэл эдгээр ургамал яагаад амьтантай адилхан харагддаг болсон бэ? Үүнд хэд хэдэн онол байдаг. Эхнийх нь бол ургамал амьтантай адилхан харагдсанаар өвсөн тэжээлт амьтад тэднийг идэх магадлал илүү багасдаг. Дараагийн онол нь тод содон өнгөтэй, магадгүй амьтан шиг харагддаг ургамал зүгий болон буцад тоос үртэйг чавжны анхаарлыг өөртөө илүү татдаг. Гэхдээ ямар ч байсан эдгээр ургамлууд үнэхээр сонирхолтой бөгөөд яг амьтан шиг харагддаг. Ингээд та бүхэндээ амьтан шиг харагддаг 15 ургамлын талаар ярихаар шийдлээ. Жагсаалтын 15 дугаар байр. Далайн гахаан ургамал. Делфин буюу далайн гахаан ургамлыг өөрөөр шүүслэг далайн гахаа, өсөрчмөд далайн гахаа гэх мэтээр нэрлэдэг. Энэ ургамал Африк твээс гаралтай боловч өнөө үед дэлхийд даяар гадаа болон тасалгааны орчинд ихээр тарьж ургуулж байна. Түүнийг далайн гахаан хэлбэртэй төстэй хөх ногоо навчаар нь амархан таних боломжтой. Тэд үнэхээр өсөрчмөд далайн гахаатай адилхан харагддаг учраас жагсаалтын 15 дугаар байранд орууллаа. 14 дугаар байр. Улаан уруул ургамал. Энэ ургамал халуун орны ургамал бөгөөд Төв болон Өмнөд Америкийн ширэнгөө ойд ургадаг. Түүнийг өөрөөр найз охины үнсэлт, бие үнэлэгчийн уруул гэх мэтээр нэрлэдэг. Улаан уруулыг анх харахад ургамлын цэцэг шиг харагддаг боловч үнэндээ цэцэг биш, ургамлын мөчрөний төгсгөл юм. Харин түүний дотроос жижиг цагаан цэцэгнүүд гарч ирдэг. Энэ ургамал үнэхээр өвөрмөц харагдгаас гадна олон төрлийн эмийн найрлаганд ордог. Тийм учраас улаан уруулыг зах замбраагүй, хараа хяналтгүй түүснээс болж устдах аюулд оржээ. 13 дугаар байр. Балетчин захирмаа. Энэ гайхалтай цэцэг Австрали твийн баруун өмнөд хэсгээс гаралтай бөгөөд захирмаа цэцгийн ховор төрөл юм. Балетчин захирмаа цэцэг балет бүжиглэж буй эмэгтэй хүн шиг харагддаг учраас түүнийг ингэж нэрлэсэн байх. Энэ ургамал үнэхээр бүжиглэж буй эмэгтэй хүн шиг сэтгэл татам, гоо үзэсгэлэнтэй, гайхалтай харагддаг ажээ. 12 дугаар байр. Зүгийт захирмаа. Энэ төрлийн цэцэг өхөр дөмхөөрхөн игдүүтэй хар аргийн амьтан шиг л харагдаж байгаа биз? Тэд Европ төв түгээмэл ургадаг бөгөөд жижиг зүгий эсвэл инээж байгаа амьтан шиг харагддаг. Түүний өрмөц төрх, гадна өнгө үзэмжин зүгийний анхаарлыг ихээр татдаг. Үүний ачаар зүгийт захирмаа тоос хүртэх, өсөж үржих боломжтой болдог ажээ. 11-р байранд дот цэцэг орлоо. Энэ цэцэг Таиланд, Энэтхэг, Мьянмар улсад ургадаг бөгөөд өөрийн өрмөц өнгө төрхнөөсөө болж дот цэцэг гэх нэртэй болсон. Тэд үнэхээр л бяцхан дот шуу шиг харагддаг учраас цэцэг сонирхогч хүмүүс дунд нэлээд алдартай. Дот цэцэг ягаан, нийлгаан, улаан, ногоон гэх мэт янз бүрийн өнгөтэй байдаг. Энэ цэцэг тун ховор ургадаг, устж үгүй болох өндөр магадaltaй учраас Таиландын засгийн газраас энэ цэцгийг үндсээр нь дасдах, цуглуулах, хилээр гаргахыг хатуу хоригложээ. Жагсаалтын 10 дугаар байр. Туулаан чих. Эдгээр өхөр дөмхөөрхөн ургамлууд Өмнөд Африкийн цөлөрхөг, уура бүс нутагт их тааралдаг. Энэ ургамлын навчин туулаан чих шиг ишин туулааны бие шиг харагддаг учраас тэднийг туулаан чих, шүүслэг туулаа гэх мэтээр нэрлэдэг. Туулаан чихийг гэр орондоо эсвэл тасалгааны орчинд тарьж ургуулахад хялбар бөгөөд анхаарал халамж бага шаарддаг. Тэднийг үрээр эсвэл зүслэгээр тарьж ургуулах боломжтой. Туулаан чих цөлөрхөг бүс нутгаас гаралтай учраас хит их услахгүй, зөвхөн хөрс нь хатсан үед л услах хэрэгтэй. Мөн нарны тусгал сайтай орчинд илүү тохиромжтойгоос гадна маш үзэсгэлэнтэй, сэтгэл татам цэцгэлдэг ургамал юм. 9-р байр. Эрвэхэ захирмаа. Эрвэхэн захирмаа Аз твийн халуун орны бүс нутагт түгээмэл ургадаг бөгөөд тэднийг далавчаа дэлгэсэн эрвэхэтэй хэлбэр төрс өнгөний хувьд нэлээд төстэй гэж үздэг. Гэвч миний хувьд томруулж харвал эрвэхэ гэхээсээ илүү шувууны хэлбэр төрстэй нэлээд төстэй харагддаг. Харин та бүхэн юу гэж бодож байна вэ? Нэмж хэлэхэд энэ цэцэг ягаан, цагаан, нийлгаан, шар өнгөтэй байж болдог. Үүнээс гадна тэднийг арчилж ургуулахад арцангүй хялбар учраас та өөрийн гэртеж тарих боломжтой. Эрвэхэ захирмаа халуун дулаан, нарны шууд тусгалаас хол, чигшил ихтэй газар сайн ургадаг. Тиймээс тэдний угаалгын өрөө
эсвэл галдгооны өрөөний цонхны ойролцоо тарихад нэлээд тохиромжтой байдаг. Харин услгааны хувьд хөрсийг баг зэрэг хатаагаад туслахтал болоо. Ирвэхэ захирмааг ургуулахад тийм ч хэцүү биш байгаа биз. 8 дугаар байранд бүжиглэж буй охин орлоо. Бүжиглэж буй охин дэлхийн хамгийн ховор цэцгсийн нэг учраас тууштай хичээнгүй ургамал цуглуулагчид хүртэл олж авахд нэлээд хэцүү байдаг. Цагаан эсвэл цайвар ягаан өнгөтэй эдгээр цэцгс даашинцтай бүжиглэж буй өхөөрдөм хөөрхөн охтуудыг санагдуулдаг. Бүжиглэж буй охин зүүн Африкийн бүс нутгаас гаралтай бөгөөд ургамал нь өөрөө 30 см хүртэл өндөр ургаж, харин цэцгс нь хамгийн ихдээ 13 мм урттай байдаг. Ер нь нэлээд жижигхэн цэцгэлдэг гэж хэлэхэд болно. 7 дугаар байр нүцгэн залуу захирмаа. Сая өхөөрдөм хөөрхөн охины тухай ярьсан бол одоо нүцгэн шалдан залуугийн тухай ярих гэж байна. Тийм учраас 18 нас хүрээгүй болон эмэгтэй хүмүүсийг энэ хэсэг рүү харахгүй байхыг анхааруулъя. Энэ сонирхолтой цэцгийг нүцгэн залуу, Итали захирмаа гэх мэтээр нэрлэдэг бөгөөд газар дундын тэнгисийн сав газраас гаралтай гэж үздэг. Энэ ургамал нь өөрөө 50 см хүртэл өндөртэй, харж байгаачлан тод ягаан өнгөтэй, хөөгнөрсөн олон цэцэгтэй, цэцэг бүр нь эрэгтэй хүн шиг хэлбэртэй байдаг. Нэмж хэлэхэд Итали улсад нүцгэн залуу захирмаа хэрэгэлсэн хүн эр зөрөгтэй болдог гэх домог байдаг. Жагсаалтын 6 дугаар байр үлгийтэй хүүхэд захирмаа. Одоо ярих цэцэг бол анхлам сайхан үнэртэй, үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг юм. Энэ төрлийн захирмаа цэцгийг алтан цул цэцэгтэй нэлээд өстой гэж үздэг боловч тэд алтан цул гэхээсээ илүү үлгийтэй бяцхан хүүхэдтэй маш адилхан харагддаг. Тийм учраас энэ цэцгийг үлгийтэй хүүхэд захирмаа гэж нэрлсэн биз. Үлгийтэй хүүхэд захирмаа 60 см өндөртэй буюу хамгийн том захирмаа цэцгийн нэг бөгөөд ягаан, цагаан, шар өнгийн дэлбэтэй байдаг. Цэцэг нь ихэвчлэн зуны улиралд дэлбэлж хэдэн сарын турш үзэсгэлэнтэй байдлаа хадгалж чаддаг ажээ. 5 дугаар байр нисэж буй нуус захирмаа. Нисэж буй нуус захирмаа Австралийн зүүн хэсэгт ургадаг бөгөөд нисэж байгаа нуус шиг өрмөс төрхөөрөө алдартай. Энэ цэцэг урт нэмгэн навчтай 50 см хүртэл өндөр ургадаг. Хэрвээ та энэ төрлийн захирмааг ургуулахыг хүсч байвал тэдгээрийг арчлахад тийм ч хэцүү биш. Эдгээр ургамлууд чиглэх хөрстэй, сүүдэртэй газарт ургахыг илүүд үздэг. Та зөв газраас сонгосны дараа цэцгээ тогтмол усалж, баг зэрэг анхаарал тавихад л таны захирмаа цэцэглэн хөгжих болно. 4 дугаар байранд лууц цэцэг орлоо. Лууц цэцэг үнэхээр хараа булаам, маш үзэсгэлэнтэй харагддаг учраас тэднийг гоёл чимэглэл, бэлэг дурсгалд ихээр ашигладаг. Гэвч энэ цэцэг хагдарч дуусах үедээ маш эвгүй хэлбэр дүрстэй болж хүн эсвэл ямар нэг амьтны гавлын яс шиг харагддаг. Үнэн дээр энэ гавлын яс шиг зүйл бол лууц цэцгийн үрээр дүүрэн хонхорцог юм. Өөрөөр хэлбэл энэ дотор лууц цэцгийн үр байдаг гэсэн үг. Энэ цэцэг Европ, Америкийн нэгдсэн улс, Канада, Хойд Африкаас гаралтай бөгөөд энэ бүс нутагт энэ ургамлын талаар маш олон домог яриа байдаг. Жишээлбэл гавлын яс хэлбэртэй үрийг эзэн эмэгтэйчүүд алдагдсан залуунаас гоо үзэсгэлэнгээ эргүүлэн олж авах боломжтой гэсэн домог байдаг. Гэтэл зарим газарт энэ жижигхэн гавлнууд хүмүүсийг хараал, ид шид, элдэн муу зүйлээс хамгаалдаг гэж үздэг. Эдгээр домог үнэмшилтэй биш боловч энэ цэцэг өөрөө үнэхээр гайхалтай ажээ. 3 дугаар байр цагаан тэглий захирмаа. Цагаан тэглий захирмаа Хятад, Япон, Солонгос, Орос улсын газар нутагт ой модон дунд сүүдэртэй газар ихээр ургадаг. Энэ ургамал 50 см хүртэл өндөр иштэй бөгөөд зуны сүүлээр цэцгэлдэг. Харин цэцэг нь маш гоёмсог, үзэсгэлэнтэйгээс гадна яг л нисэж буй цагаан тэглий шууг санагдуулдаг. Тэд хөвчлэн цагаан, ягаан, нийл ягаан өнгөтэй, урт нарийнхан дэлбэтэй байдаг. Энэ цэцгийг дэлхийд даяар олон цэцгийн дэлгүүр, үржүүлгийн газруудад зардаг учраас та хялбар олж авах боломжтой. Жагсаалтын 2 дугаар байранд дагтаа захирмаа орлоо. Дагтаа захирмаа халуун орны ширэнгэн ойд ургадаг бөгөөд дагтаатай төстөө өрмөц хэлбрээрээ алдартай. Хэрвээ та томруулж харуул цэцгийн дэлбээн дотор яг л дагтаа шуу шиг харагдах болно. Дагтаа захирмааг Монгол тарих асуудалтай боловч та халуун оронд амьдардаг бол энэ цэцгийг хашаандаа ургуулах боломжтой. Өдрийн хагаст нартай, үлдсэн хагаст нь сүүдэртэй орчинд тогтмол услахаа хийснээр энэ гоёмсог цэцгийг өөрийн болгох боломжтой. Үнэхээр гайхалтай байгаа биз? Хамгийн сүүлийн ургамал бол сармагчин захирмаа юм. Сармагчин захирмаа халуун орны уулархаг ойд ойролцоогоор 2000 м өндөрт ургадаг. Энэ ургамлын цэцэг сармагчны царайг санагдуулдаг учраас маш өвөрмөц сонирхолтой харагддаг. Цэцэг нь ягаан, цагаан, шаргал гэх мэт янз бүрийн өнгөтэй байж болно. Сармагчин захирмаа гадаад төрхнөөс гадна ер бусын анхлам сайхан үнэрээрээ алдартай. Өөрөөр хэлбэл энэ төрлийн захирмаа цэцэглэх үедээ итгэмээргүй сайхан үнэр ялгаруулдаг. Хамгийн гоё нь юу гэж? Зөв арчилж чадвал энэ ургамал жилийн турш ямар ч үед цэцгэлдэг. Та энэ ургамлыг онлайн дэлгүүр, эсвэл цэцгийн дэлгүүрээс судалж авах боломжтой.
Ингээд та бүхэндээ амьтан шиг харагддаг 15 ургамлын талаар танилцууллаа. Хэрвээ та эдгээр ургамлын талаар дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл латин нэрээр нь хайж үзэх боломжтой. Ингээд үргэлж хэлэх дуртай үгээрээ бичлэгээ тусгая. Их болсон байгаль дэлхий, ховорцсон ховордоогүй бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалъя. Бүгдээрээ байгаль дэлхий ямар гайхамшигтайг алхам алхмаар танин мэдцгээе. Бичлэгүүдийг минь байнга үздэг, мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.